За тэгэхээр зэрэг томоо төсвчний идэвхжил дэвжилтийн үед бүх бага насны хүүхдийн өвчлөх хүндрэх нь бол тухайн хүүхдийн хооллолт, асаргаа, чирэгжүүлэлт, хувцаслалт гэдэг маш олон нөхцөл шалтгаанаас хамаардаг. За чирэгжүүлэлтийн асуудал дээр ярих юм бол бид нар зөвхөн хүүхдийг 100 чирэгжүүлдэг гэж ойлгодог. Гэтэл бол бага насны хүүхдийг 100 нар усаа гаргаж чирэгжүүлэхээс гадна өдөр тутамдаа гэр орондоо байхдаа хүүхдэд чирэгжүүлэх хэрэгтэй. За энэ арга хэмжээнд бол нэгдүгээр гэртээ хит бинэхгүй байх, тасалгаандаа одоо агааржуулалтыг тогтмол байлгах. За өглөө босоод хүүхдийг бол биеийг одоо бүлээн чифтэй алчуураар арчих. Одоо тэгээд гэртээ бол одоо идэвхтэй хөдөлгөөн тоглоомж тоглох, янз бүрийн дасгал хөдөлгөөнүүдийг хийх ийм арга хэмжээнүүд бүгд хамрагддаг. Тэгэхээр бага насны хүүхдийг одоо өвлийн үйлрэлт гэртээ одоо байн хөдөлгөөн тоглоомж тоглох хэрэгтэй. Утсаа өгөөд юм уу одоо компьютерийг харьцуулахад ингээ аль болохоор томоотой байлгах юм бол одоо хүүхдийн биеийн одоо өвчин сэтрүүлэх, биеийн дархлааг бууруулах одоо гол нөхцөл шалтгаан болж байгаа. Тийм учраас хүүхдэд байн хөдөлгөөнтэй тоглох тоглоом тэгээд мөн тодорхой хэмжээний одоо хөгжилтэй дасгал хөдөлгөөнүүдийг хүүхдүүдтэй ингэж хийх нь хамгийн түрүүнд зорилго. За үүний дараагаар бол ер нь бага насны хүүхдийг гэртээ одоо чирэгжүүлэх маягаар иллэг, чирэгжүүлэх маягаар массаж, чирэгжүүлэх маягаар бол чифтэй хамт арчилтуудыг хийж явах хэрэгтэй. Өглөө бол эцэг эхийнхээ өгөөс гарч байгаа, хүнчлээсээ гарч байгаа хүүхдийн биеийн халуун бол одоо 30-аас 40 хэм байдаг. Тэгэхээр зэрэг одоо энэ 30-аас 40 хэмд байгаа хүүхд маань удас сэрээд тасалгааны одоо 20-оос 25 хэмийн халуунтай одоо гэр оронд тасн зогцно. За ингээд энэ хүүхд маань гарах юм бол өшөө хасах одоо ингээд 20 градус хүртэл хэмд гарахаар одоо дунд нь бол ингээд 40 хэмийн ялгаа үүсдэг, нэмэгдэж хасах 40 хэмийн ингээд ялгаа үүсдэг. Тэгэхээр энэ одоо бүхэнд бол хурдан тасн зогтох тийм чадвартай байхын тулд хүүхдэд чирэгжүүлэлт хийдэг байх ёстой. Тэгэхээр зэрэг өглөө босоод хүүхдээс сэрэнгүүд нь бүлийн алчуураар арчаад ингээд өдрөөс өдөрт бол энэ арчиж байгаа алчуурынхаа одоо химийг бууруулаад сүлдээ бол одоо ингээд хүүтэн бүлийн алчуураар арчиж ингэж тасах юм бол хүүхэд халуун утны харшилд орох нь бага байдаг. За дараагийнх нь нэг одоо харшил явагдаад байдаг нэг зүйл нь хүүхдийн хэд халуун байхад тасалгааны одоо агааржуулалтыг огцом хүүтэн агаараар үлдээлэх нь бол их зохисгүй. Тэгэхээр зэрэг жигд доктортой бага зэргийн сэрвэ агаараар одоо доктортой оруулж агаарыг сэлгэлтийг одоо ингэж ажиллуулж байгаа их чухал. За дараагийн нэг зүйл нь бол өглөө гэрээсээ гарахдаа хүүхдээ хэрхэн хувцлах вэ? Тэгэхээр зэрэг гэрээс гарахдаа хүүхдийг одоо ингээд хувцлаад гарахдаа манайхан хүзөөний оролтын зүг амын байх ажиллагаа бол байн гоцроодог. Тэгэхээр зэрэг одоо гэртээ 20 хэмнээ халуун байжсэн хүүхд нь хасах 20 хэмнээ хүүхдэд гэж гарахаар энэ 40 градусын ялгаанд бол хүүхд нэлээд зочирддаг. Тэгэхээр хүүхдийн одоо амьсгалын эрхтэн бол угаасаа ийм мэдрэмтгийг одоо хамгаалалт багтай байдаг учраас хүүтэн агаараар огцом амьсгалах. Ялангуяа эцэг эхчүүд цэцэрлэг сургалт явж байгаа хүүхдээ бол яаруулаад хурдан алхуулах, гүйлгэх юм бол их бор байдаг. Тэгэхээр зэрэг одоо хүүхд бол хэдий ч нэгээр хурдан алхаж хүүхдсэн одоо хүүтэн агаарыг хүчтэй сорно, олон дахин амьсгална. Энэ бүхнөр бол хуушинд огцом хүүтэн агаар орсноор ханаа төрөх хатгаа авах одоо хамар зэлгүүр үүсэх энэ одоо үйл ажиллагаа бол алдагддаг. Тийм учраас хүүхдийн амыг боогод зөөлөн авах мөн бага насны хүүхдүүдийг болж өгвөл тэврээд одоо явах ийм асуудал их чухал. Мөн гарцаар гарахдаа одоо бага насны хүүхдүүдийг тэвэрж гарах хэрэгтэй. Энэ агаарын бохирдлын одоо автомашинаас илгарч байгаа энэ хортой бодисууд маань аль болох одоо энэ замын гадаргууд маш их байдаг учраас бага насныхаа хүүхдийг одоо замаар хөтлөөд гарах нь бол одоо бохирдолд илүү хүртүүлэх ёстой учраас өөрийнхөө төвшөнд бол одоо ингэ тэврээд гарах нь их чухал байдаг. За тэдгээрээс гадна одоо дунд сургуулийн, бага ангийн, дунд сургуулийн хүүхдүүд одоо оюутан залуучууд зарим одоо залуу эцэг эхчүүд хүртэл одоо өвлийн үйлрэлд оройтгүй, малгайгүй одоо явж байна л да. Тэгэхээр зэрэг бүгд одоо малгайгаа өмсөөд юм оройтгүй бол их чухал холдоо залгуур хамрын одоо хөндөд гинт хүүтэн агаараар одоо очихгүй байх гол нөхцөл боломжийг одоо оройтгүй байдаг учраас энэ ороод зүг нь бол их чухал байдаг. За энэ бүхнийг бол одоо хэн болгоо ингэж анхаарах шаардлагатай байдаг. За дараагийн нэг томоогоос сэргийлэх арга хэмжээ бол одоо хүүхдүүдийн гар авалт. Хүүхд бол одоо ингээд ханаа төрлөө гэхэд нүдэн нухан, хамраа нухан, нусаа арчин. За ингээд энэ бүх одоо бохирдсан гараараа ингээд хавь орчныхаа бүх зүйлсэд тоглоомондоо ингээд аяг халахундаа бүх зүйлстэй хурж идэг учраас гарын угаах одоо нусыг нь одоо зориултын салбидаг тийм зөвлөн даавар авах. Тэр бүхнийг дор угааж өргөх. Энэ арга хэмжээ бол их чухал байдаг. За ингээд ханаг юмгоос сэргийлнэ гэдэг нь одоо бүхэл бүтэн цогцоор хэмжээ юм аа. Зөв хоолно, зөв хувцлана. За гараа угаана. Тэгээд одоо чирэгжүүлэх дасгал
хөдөлгөөн хийн. Энэ бүхэн одоо нийлж иж бол ханаа том угаас хэрэг идэх одоо тийм арга хэмжээ болж чаддаг.